Монгол орны байгаль биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсийн тэргуун игнэнд байгаль хамгаалагчид ажилладаг. 2023 онд 700 гаруй байгаль хамгаалагчдыг хамруулсан судалгаагаар тэдний мэдлэг ур чадвараа сайжруулах хэрэгцээ өндөр байгааг харуулсан. Судалгаанд оролцогчдын 90% нь хууль эрх зүйн мэдлэгийг гүнзгийрүүлэх, 65% нь биологийн олон янз байдлын мониторингийн арга зүйг эзэмших, 40% нь зэвсэг хамгаалах хэрэгслийг зөв аюулгүй ашиглах ур чадвараа сайжруулах, 30% нь амьтан ургамлыг тань тодорхойлох болон судалгааны багаж ашиглах чадварт суралцах, 20% нь хэрэг зөрчил шалгах арга зүй болон харилцааны ур чадвараа хөгжүүлэх шаардлагатай гэж онцолсон. Энэхүү хэрэгцээнд тулгуурлан байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газар сүүлийн 5 жилийн хугацаанд талуудтай хамтран сургалтын цогц хөтөлбөрийг боловсрууллаа. Энэ үр дүн нь байгаль хамгаалагчдын чадварыг системтэйгээр бэхжүүлэх хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. Олон улсын сайн туршлагыг Монгол орны нөхцөл, хууль эрх зүйн орчинтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг боловсруулсан нь онцлог юм. Энэ удаагийн сургалтаар 30 улсын тусгай хамгаалалттай газрын 42 албан хаагчдыг анхан шатны сургагч багшаар бэлтгэж байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 1000 гаруй байгаль хамгаалагч улс орон даяар ажиллаж байна. Тэгэхээр байгаль хамгаалагчдыг сургах, олон улсын практик шаардлагат нийцүүлэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх ажил бол зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа. Тэгэхээр байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны тушаалаар байгаль хамгаалагчийн анхан дунд агсан түвшний сургалтын хөтөлбөрийг боловсруулж сайдын тушаалаар бол баталсан байдаг. Шинээр батлагдсан хөтөлбөрийн дагуу гарын авлагын хүрээнд олвол Дэлхийн байгаль хамгаалах сан, байгаль хамгаалах холбоотойгоо хамтраад байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам анхан шатны сургалтыг одоо 6 аймгийн 40 гаруй байгаль хамгаалагч нартай зохион байгууллаа. За энэ сургалтын хөтөлбөр бол батлагдсныхаа дагуу 30 орчим хувь нь бол танхимын боловсрол, за тэгээд 70% бол хээрийн судалгааны дадлагаар олгох ийм зохион байгуулалттай байгаа. Тэгэхээр бид бүхэн судалгааны арга зүй, түүний хээрийн дадлагыг эзэмшиж байгаа ийм сургалт болж байна. Монгол орны өнцгөн булгураас Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчдтай энд сургалт мэдээллийг авч байна. Одоо хамгийн гол нь мониторинг судалгаа хийхэд энэ одоо яг одоо ажиллаад байгаа нь багаж хэрэгсэлтэй ажиллах энэ зааварчилгаа нь хамгийн гол зааварчилгаа байсан. Практик дээр өмнө мэдэхгүй зүйлүүд зөндөө байлаа. Тэгээд энэ сургалтын дээр болохоор одоо энэ практик юунаас болохоор маш их зүйл сурлаа. Харилцааны ур чадвар, зөрчил илрүүлэхэд хүнтэй яаж харьцах вэ? Бүх зүйлийг бас тодорхой хэмжээнд бас нэлээд мэдлэг сул тал зөндөө байсан бүх мэдлэгээс давмгаалж суралцж байгаа. Одоо судалгаа шинжилгээний чиглэлээр ямар ажлууд хийх, тэр арга зүйнүүд нь ямар одоо үр дүн гаргаж, ямар тайлан хийж, одоо ямар хамгааллын арга хэмжээ төлөвлөх боломжтой байдгийг бэ гэдгийг илүү гүнзгийрүүлж ингэж явах бодлого байгаа. Сургагч багшаар бэлтгэгдсэн албан хаагчдаар дамжуулан энэхүү мэдлэг ур чадвар цаашид улам өргөжин түгнэ.